Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх ажиллаа өгсөн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Валц ажиллаа өгөх юм шийдвэрийг гаргасан байна. За түүний одоо ажиллаа өгөх болсон гол шалтгаан нь бол Йементэй холбоотой юм байна. За Йемент болж одоо Америкийн нэгдсэн улс бол агаараас Хути нарын эсрэг давталгаа хийж байгаа. За гэтэл бол энэ хүү давталгаатай холбоотой асуудлыг групп чатын хүрээнд бол дийлгсэн. За тухайн групп чатад бол сэтгүүлч орсноор бол ийм одоо улсын нууцтай холбоотой мэдээллүүдийг Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны өндөр давшны мэдээлэл авдаг хүмүүс бол хоорондоо групп чат мессежээр дийлэгдэг болохыг бол илрүүлсэн. За энэ нь бол улсын нууцын зэрэглэлтэй материалуудад Америкийн засаг захиргаа ямар байдлаар одоо хандаж байгаа вэ гэдэг байдлыг олон нийтэд ил болгосон. За энэ асуудалд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Валц өөрийгөө 100% хариуцлага хүлээх ёстой гэж өнгөрсөн 3 дугаар сард бол мэдэгдэж байсан. За Трамп ерөнхийлөгчийн хувьд бол өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө хамгаалж байсан. За энэ одоо гаргасан үйлдэл бол тэмч ноцтой биш. За 2 сарын дотор бол гаргасан цорын ганц юм алдаатай үйлдэл нь босон гэсэн байдлаар бол хамгаалж байсан боловч үргэлжлүүлэн түүнийг одоо хамгаалах боломжгүй болсон энэ удаагийн огцрох мэдээлэлээс харагдаж байна. За Дональд Трампын хувьд бол засгийн эрхэнд буюу 2 дахь удаага Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр томилогдсноос хойш 100 гаруй хоногийн хугацаа өнгөрч байгаа. За энэ хугацаанд бол түүний аюулгүй байдлын багтай холбоотой томоохон албан тушаалтан ийхүү ажиллаа өгч байна. За Майк Валцын хувьд бол тухайн одоо групп чатад нэмсэн Atlantic сонин сэтгүүлийн одоо ерөнхий редактор Джеффри Голдбергийг бол бичлэн таньдаггүй юм байна. За тэгээд сигнал гэдэг нэртэй одоо сүлжээндх тухайн ярианд бол ягаад ч юм тухайн редакторыг бол санаандгүй байдлаар нэмсэн. За үүнээс болоод улсын нууцтай холбоотой асуудлыг одоо хэрхэн авч хилэлцэж авч улсын нууцыг бол хэрхэн хадгалж байгаа асуудал дээр ихэнх шүүмжлэл бол давуулж байгаа. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ардчсан намынхан болон бүгд найрамдах намын зарим одоо гишүүд бол тухайн одоо асуудал дээр бол ихээхэн имзэг хандаж байгаагаа мэдэгдэж Майк Валц бол үүнтэй холбогдуулан болон бусад энэ чатад байгаа хүмүүс огцрох ёстой, хяналт шалгалтыг сайн одоо явуулах ёстой гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. За үүнтэй холбогдуулан Майк Валцын хүү албан тушаалаас чөлөөлөх төсөлтэй гаргасан байна.